одоо энэ түгээмэл тарах хэвээр ашигт малтмын тухай хуулийг өгнө. Яг тухайн салбарын яам, байгаль орчны яам. Тэгээ орон нутгийн удирдлагуудтай нэлээ өргөн хүрээнд судалж зорж исэн бол их зүгээр байсан болов уу гэсэн бодол байгаа. Ер нь бол зөвхөн байгаль орчин суурьшлийн бүс энэ Улаанбаатар хотын туулгын орчимтай холбоотой гол өөрчлөлтүүд оруулж ирж байгаа юм байна. Яг энэ хуулийн хэрэгцээ шаардлагыг ингээд тандан судалсан судалгааны тайлангаа 2022 оны байдлаар гэж авсан байгаа. Тэгээ энэ барилгын салбарт 18,518 аж ахуй нэгж бүртгэгчдээс 7,217 нэгж үйл ажиллагаа явуулж байна гэдэг. Энэ ягаад 24, 25 оныхоор авч болоогүй бол ягаад 2022 оныхоор хийгсэн бол энэ судалгааныхан тайлангаа тий. За эдгээр аж ахуй нэгжүүд чинь бүгд түгээмэл тарах хэвээр ашигт малтмын ирэх авсан аж ахуйнууд уу. За мөн хуулийн төслийн танилцуулгад Улаанбаатар хотын барилга автомобилийн бүтээн байгуулалтанд ашиглаж байгаа хайрга дайргыг 100% нийслэлийн нутаг дэвсгэрээс тодруулбал туулгын сав газраас тэгэхээр хайргыг ихээр олборлж байна гэж. Тэгэхээр жилдээ яг одоо хичнээн куб хайрга дайраг одоо зөвхөн туулгын орчмоор олборлдог яг энэ тоонууд байна. Яг энийг би яагаад асууж байгаа юм бэ гэхээр ер нь яг энэ зөвхөн энэ түгээмэл тарах хэвээр зөвхөн энэ Улаанбаатар энэ орчмоор харах биш. Энийг нэлээ өргөн хүрээтэй харсан бол орон нутагч бид нарт ч бас хэрэгтэй байсан. Одоо энэ түгээмэл тарах хэвээр гэдэг нэрийн чинь доор хөдөө бүр жонш хүртэл олборлдог болчиход. Дээрээс нь тэр түгээмэл тарах хэвээр гэдэг нэрийн доор жонш олборлж байгаа чинь хууль бус шүү дээ. Хууль бус ахаад тээвэр явж байгаа. Манай аймгийн прокурорууд нэг судалгаа хийсэн байсан прокурорын газраас одоо хууль бус тээвэрлэлтэй холбоотой. Ингээд ярих юм бол маш их асуудал байгаа байхгүй юу. Тэгээ юу ч энэ миний нэг 3 асуултанд түрүүний асуусан 3 асуултанд хариулаад өгөөч. Тэрний дараа би дахиад тодруулъя гэж бодож байна. Алдарж авахлан гишүүн. Улаанбаатар гишүүн юу яадаг штэ. Хууль санаачлалт чинь засгийн газраас бид нар мэдээлэл авдаг. За усны газрын харилцааг Йодо зураг зүүн газраас бүгднгээс мэдээлэл авахд тэндээс ирүүлж байгаа тоо баримт нь өөрөө 22 оноор ирээд байгаа. Засгийн газар дээр байгаа тэр тайл нь 22 оноор байгаа юм байна лээ. Тийм учраас одоо бидний хувьд одоо энэ тоог үнэлэхээс өөр аргагүй болсон. За яг хичнээн куб метр одоо хайрга дайрга олборлж байгаа манай нийслэлийн хэлцэн дээр хариулж чадахгүй юу? Хариулт өгч болно. За бусад асуудлууд төр хэдүүлээ бас энэ хуулийн ажлын хэсэг байгуулад зарим нэгэн заалтан дээр хамтарч ажиллаж болно гэж бодож байна. Ягаад гэвэл энэ хуулийг би бас олон жил ярилцж байгаад иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу боловсруулсан юм аа. Та хэд мөн бас нэгдээд явсан бол анханасаа бас нэгдээд явах болцоо байгаа. Тийм учраас одоо энэ иргэдийн цэвэр одоо шаардлага хүсэлтийн дагуу боловсруулагдсан хуулиа гэж ойлгож болно.